Сайн байцгаана уу? Монголын санхүүгийн мэргэжлийн шинжилгээтэй холбооны ээлжид нээлттэй хичээл эхлүүлж байна. Хичээл 218. Энэ хичээлээр магадлалын онлайн асуудлыг авч үзнэ. Холбогдох ном болон нийгмийн сүлжээнтэй тавигдсан холбоосын хаягийг энэ дээр зааж өглөө. За энэ хичээл дээр магадлалын бином тархалт болон Берноулли теоремыг авч үзнэ. Харилцан хамааралгүй n туршилтанд өгөгдсөн үйл явдал A нь тогтмол P гэсэн магадлалтайгаар үүсгэн гарах магадлалыг тодорхойлох. Английн математикч Исаак Ньютоны биномын ерөнхий гишүүнийг задлах томьёог ашигладаг. A-гийн магадлал нь 0-оос их 1-ээс бага байж болно. Харин A-гийн үүсгэн гарахгүй магадлал нь Q тэнцүү 1-ээс хасах нь P байж болдог. Энэ нөхцөлд хоёр дахь туршилт явуулахад дараах тохиолдол гардаг. За үүнийг энэ дээр бичсэн байна. Харин 3 дахь туршилтанд үржүүр нь нэг нөгөөгөөс элементийн байрлалчлаар ялгагддаг. За үүнийг энд харуулсан байна. За дараагаар нь бол энэ олон гишүүдийг эмтэх томьёогоор нэгтгэн гаргахад P дээр нэмэх нь Q-гийн куб гэж гарч байна. За бином тархалтыг энэ коэффициентоор байгуулсан гурвуулжинг Францын математикч Блаз Паскалийн гурвуулжинг гэдэг. За энэ дээр эдгээрийг бол P дээр нэмэх нь Q-гийн квадрат, P дээр нэмэх нь Q-гийн куб гэснийг бол Паскалийн гурвуулжингаар бол илэрхийлсэн байдгийг бид дунд сургуулийн математиктаар үзсэн байдаг. Ньютоны биномын задаргаа нь магадлалын тархалтыг илэрхийлж байдаг. За үүнийг энд бичсэн байна. Үүнийг Берноулли теорем буюу магадлалын бином тархалтын илэрхийлэл гэдэг. За үүнтэй холбогдсон чадвар олгох дасгалыг авч үзье. За өгөгдөл нь стандартын байх эд анги нэг бүрийн магадлал 0-9 байх бол таамагаар авсан 5 эд ангийн 2 нь стандартын байх магадлалыг олё. За үүнийг дараах алхмуудаар гүйцэтгэнэ. 5 эд ангиас дурын байршилд байгаа 2 нь стандартын байх боломжтой. 5 элементээр 2-оор авсан хослолын тоо нь энэ нөхцөлд 10 байна. 2 дугаар стандартын 2 эд ангийн магадлал 0-9, стандартын бус 3 эд ангийн магадлал 0-1. За нийлээд бол тухайн нэг боломжийн хувьд бол нийлбэр нь нэгдээ тэнцэж байна. За иймээс магадлалыг бүржүүлэх теоремоор дээрх боломж нэг бүрийн магадлал нь дараах байдлаар тооцоологдож байна. За ийм боломж бол 10 удаа байгаа. Иймээс харилцан хамааралгүй 10 боломж байгаа учраас сонгож авсан үйл явдлын магадлал нь 10 удаагийн боломж нэг бүрийн магадлалын нэмэгдэхүүнтэй тэнцэнэ. Тийм учраас Берноулли теоремоор авч үзэх юм бол дээрх тооцоололоос 5 эд ангийн 2 нь стандартын байх магадлал ийхүү байдлаар илэрхийлэгдэж байна. За үүнийг бол энэ дээр бичсэн байна. За ингээд өнөөдрийн хичээлийг өндөрлж байна.